Сайн байцгаана уу? Чимка байна. За өнөөдрийнхөө бичлэг тавтай морил. Хэдүүлээ бүр удаан болцсонгүй шүү те. За өнөөдөр би ямар бичлэг хийж байгааг гэхлээр та нар гачиг дээрээсээ харсан байх өдөр тутамдаа хийдэг одоо daily makeup бичлэг хий гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед энэ makeup-ыг бүр амар хийж байгаа. Тэгээ бас та нартаа гоё makeup бичлэг хийнгээр гоё юм ярэ гэж бодоод би болохоор нүүрэндээ нарны тоос эднэрийг бол бүгдийг түрхсэн байгаа. Фаундейшн түрхстэй байгаа. За би фаундейшн болохоор сүүлийн үед энэ VDL брендийн энэ фаундейшнийг хэрэгжилж байгаа. Энэ болохоор жоохон matte хэлбэрийн фаундейшн юм байлээ. Гэхдээ тогтцсон айгу удаан гоё санагдсан. Гэтэ хуурай арьстай бүр амар хуурай арьстай хүмүүс энийг хэрэглэх юм бол жоохон мэд болохоор бүр амар аргасан мэдрэмж төрж магадгүй. Тэгэхээр тослог юм уу эсвэл холимог арьстай хүмүүс хэрэглэвэл зүгээр ахсвал хуурай арьстай хүмүүс хэрэглэхээр бол одоо нөгөө суурай амар тийм гоё бүр амар чигшүүлсэн тийм байлаа. Тэрхүүл бас зүгээр ах. За энэ крем нь болохоор та нар харж байгаа бол өө амар сайн дардаг. Ингээд ганцхан төрсөн ч гэсэндээ энийг харьцуулах юм бол амар дарж байгаа. Тэгээ би болохоор бүр амар цагаан биштэй бас амар шаргал шиг сүүлийн дундаж өнгийг хэрэглэх хичээж байгаа. Өмнө нь болохоор би дандаа тийм шар бор дүнгийн юм амар хэрэглэдэгс аахгүй юу? За ингээ фаундейшн төрчихсөн. Харж байгаа бол өө амар их сайн дардаг. Гоё фаундейшн байлаа. Танаас аваад хэрэглээд үзээрэй. За одоо шууд хөмсгөө бодно. За хөмсгөө болохоор би энийг бүр амар их хэрэглэж байгаа. Бараг энийг хэрэглээд 2-3 жил болж байна уу? Romaine брендийн энэ болохоор беж өнгийнх нь модон беж гэсэн беж өнгөний энэ одоо хөмсгөний бодог байгаа. Тэгээд би болохоор хөмсгөө амар тод бодох ерөөсө дургу. Аль болох бүдгэн бодох дуртай гэсэн үг. Тэгээд би хөмсгөө бочоор. За хөмсгөө бодчихад ирсэн. Халад цаад үсээд дэш нь бооцсон байгаа. Солонгос болохоор сүүлийн үед дулаахгүй байж байгаа. Сүүлийн үеэс эхлээд нэг жоохон дулаахан болж эхлээд байгаа 20 градус эднэр. За тэгээд энэ бас Romaine брендийн одоо нэг хөмсгөний брош гэх юм уу? Тийм байхгүй юу? Тэгээ би бас энэ юм боронг одоо энэ харагдаж байгаа шиг юм боронг гэсэн үг. Ийм брошор хөмсгэн гэж боддог байгаа. Ингэж бодох юм бол бүр илүү бүдгэн харагддаг байхгүй юу? Хөмсгөө будаж дуусчаад нүүрэндээ өө дарагчаар өө дарах хэсгүүдэд дардаг байгаа. Миний хэрэглэдэг өө дарагчлахаараа энэ байгаа. Энэ Тусын брендийн өө дарагч. Тусын брэнд болохоор өө дарагчаар амар алдартай гэх юм уу? Энэ нүдний доотлын хэсэг. Тэгээд энэ дух хэсгээрээ ингээ ирүү хэсгээрээ өө дарагчаар тараагаад болчлоо. За одоо энэний дараа юу гэдэг вэ гэхээр би эхлээд хамраа өндөрлөдөг байгаа. Wake Me брендийн энэ сүдрэнд амар дуртай. Тэгээ энийг баг 3-4 ингэж хэрэглэж байгаа. Тэгээ энэ бас ингээ одоо дуусах чинь доотл нь бүр ёроол ингээ гараад ирсэн. Иймэрхүү багсаар энийг авч байгаа. Тэгээд хамраа болохоор бүр амар өндөрлөхгүй зүгээр хөнгөн сүдэр тавьдаг гэх юм уу? Ингээ өндөрлөдөг. За одоо тэгэнгүүт их хацраа жоох өнгөлнө. Хацраа болохоор энгээр өнгөлнө гэсэн үг. Энэ болохоор Lily Pairedo гэсэн брендийн хацар юм ягаан өнгийн хацар өнгөлөгч байгаа. Миний нүур будалтын хамгийн чухал зүйл нь хацар өнгөлөгч байдаг. Би болохоор хацраа жоохон нэлийн тод өнгөлдөг гэх юм уу. Надад болохоор хацар өнгөлөгчнүүд амар их байдаг. Би бүр хацар өнгөлөгч ингээд шинэ хацар өнгөлөгч авах амар дуртай гэх юм уу. Тэгээд би бол дараа нэг та нартаа өөрийнхөө хацар өнгөлөгчнүүдийг танилцуулаад тэгээд тэндээс хамгийн гоё гэсэн газар өнгөлөөстэй та нарт санал болгосон бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд түрхлээж байгаа. Энэ газар өнгөлөж болохоор жоохон крем хэлбэр гэсэн үг. Тэгээд ингээ гарын дээрээ жоохон нэг авч байгаа. Тэгээд яг энэ хацарны яг энэ хэсэгтээ ингээд бүрэнгээр ингэж тавьчихсан гол энийг тарааж өгнө гэсэн үг байхгүй юу? Энэ болохоор харангуут амар ягаан байгаад тэгээд энийг өнгөө бүдгийн болтол нь тарааж өгнө гэсэн. Тарааж явах чинь гаранд ч мэдээж налцсан юм байгаа штэ. Тэрийг нүдэндээ ингээд жоохон дүрхэж өгдөг байгаа. Тэгээд нүд хацраа ерөнхийдөө бол ижлэгэн өнгөх байвал зүгээр гэж би боддог байхгүй юу. За нөгөө талын гацрандаа ч гэсэн яг төрөгцөн байгаа. Нэгэ бүр амар тод бол бодохгүй. Тэгээ энэ дээрээ би одоо будж чад сүлд нь давхарлаж дахиж хацар өнгөлдөг байхгүй юу. Тэгэхээр эхнийхээ суурийг гэсэн үг. Суурийг жоохон бүдгэн тавих хэрэгтэй. За ингэчингүүд л одоо нүдэ будна. За нүдэ бодохтой болохоро энэ бас Wake Me брендийн энэ нүдний будгаар эхлээд жоохон суурай тавьж өгнө. Энэ юм ягаан өнгийн нүдний будаг байгаа. Тэгээ өнөөдөр угаасаа юм ягаан өнгийн мейкап хийх болохоор энд байгаа энэ хоёр өнгийг ингээ хойлоод тэр энэ болохоор юм хуурай өнгийн будаг гэсэн үг. Тэрийгээ жоохон
даарж өгөнгөөрөө мөнгөний жоохон тодтогч өгнө гэсэн үг байгаа. Бас дууталт адилхан бодож өгвөл зүгээр. Сүүлийн Солонгос бүр амар дулаарахгүй байж байгаад дулаараад байгаа гэтэл бас бүр амар бол дулаахан биш. Гэтэ 20 градус гэдэг чинь бас дулаахан гэсэн үг шүү дээ, тий. Хоёр нүдэндээ ингэж будчихгуудлаа. Яг энэний доотлолт нь энэ жоохон тод ягаан байгаад энэнгээр бас давхрааныхаа хэсэгт жоохон тодтогч өгнө гэсэн үг. Тэгвэл нүдний хадаар нөгөө одоо эгүү сайр гэж ярьдэн шүү дээ. Тэрийг хийж өгнө гэсэн үг. Энэ болохоор эгүү сайр одоо хийхэд ашигладаг пенсэл гэх юм уу. Тэгээд ингээд л нэм боронгийн хаа энд нь болохоор жоохон энийгүүдийн доор үлчаад энэ хэсэгт нь зураад өгч. Ингээд зураад өгч. Нөгөө талдаа бас ингээд зураад өгч. Одоо жоохон тод харагдаж магадгүй. Будаад ирэхээр арай гайгүй бүдгэн болчихно. Тэгээ энэний ард талд нь болохоор ийм цагаан өнгийн байдаг хгүй юу? Энийг болохоор энэ эгүү сараа жоохон тодтогч өгнө. Ганцхан сүдэр зурлаа гэдэг эгүү сар зурчлаа гэсэн үг бол биш. Ингээ харах юм бол ингэж тодтогч өгнө гэсэн үг. Саяныхаа сүдрээс нь штэ ийм жижигхэн багсаар энэ жоохон бор хэсгийг нь зөвшн аваад энэ саяныхаа эгүү сарыг жоохон тарааж өгдөг гэх юм уу? Миний нурталт яг том тойл байгаа хгүй юу? Би тэгээд ийм жижигхэн тойл дандаа энэ том тойлоо хард будсараад ийм жижигхэн тойл хараа будсан чинь амар эвгүй. Одоо энэ эгүү сар дээр сайн цагаанаар будсан штэ. Тэрнийхээ дээр энэ ягаанаар будаж өгнө гэсэн үг байгаа. Өнөөдөр мейкап чугаас ягаан мейкап юм чинь энэ юм ягаан өнгөөр энийгээ тодтогч өгнө гэсэн үг. За ингийн бол энэ доотлын эгүү сар гэсэнтэй ягаан өнгөтэй болж байгаа. Энэ болохоор юм ягаан өнгийн жоохон саатай юм байлээ. За тэгэнгүүт л одоо нүднийхээ энэ яг доотлын энэ хэсэг артлын хэсэг гэх юм уу? Энийг одоо монголоор юу гэх юм бол ямар тач самгааж өнгө гэж хэлдэг байхгүй юу? Энийгээ энэ юм ягаан өнгийн будгаар тодруулж өгнө гэсэн үг байгаа. Яг энэ доотлын хэсгээ яаж бодох вэ гэхээр энэ доотлын хэсгээ ингэж тодруулж өгөөд яг энэ нүдний гол хэсэг байгаа шүү дээ. Энэ гол хэсгээсээ нүртлээ ингэж зурна гэсэн үг байгаа. Ингэж илүү гаргаж. Ингэж зурна гэсэн үг. Харагдаж байна надад. Ингэж зурна. Ингэж зурх юм бол нүд ингэж жоохон том болж харагддаг. За адилхан ингээ будаад өгчнө гэсэн үг. Однийгээ бас тарааж өгнөхгүй бол жоохон иг барагдаж шүү дээ. Тэгэхээр ийм өнгийн багс байгаа. Тэгээд энэ будаг. Одоо энэ болохоор Clio брендийн нүдний тэн байгаа. Энэ тэнний энэ хоёр өнгийг энэ хоёр өнгийг ингэж хольж өгөөд энийгээ тарааж өгнө гэсэн үг. Тэгэх юм бол арай нэг зурцсан биш яг ингээ ууссан юм шиг харагдаж өгнө гэсэн үг байгаа. Ингээ зурц. Ингээ жоохон ууссан маа. Энэ болохоор зурцсан мэдэгдчихад ингэж бодож байгаа гэсэн. Хөдлөө нүднийхээ контрыг зурх хэрэгтэй байгаа. Тэгээ та нар мэдж байгаа бол энэ Clio брендийн нүдний будагны харандаа тогтод амир сайтай, сайн гардгаар амир алдартай. Нэг контур болохоор дандаа юм дээшээ хэлбэрийн контур байдаг. Контур зурчаад би. Контур зураад ирсэн. Контур болохоор би ингэж тавьдаг. Жохон дээшээ хэлбэрийнх. Одоо эндээс хэдүүлээ. Сормосо будна. Сүүлийн үед болохоор би надад сормосо будах доктортай байхгүй юу? Тэгээ ингээд сормосо дэвлэж өгсөн үү? Тэгээ бас сүүлийн үед нөгөө нэг сормос наах айгуу бас зүгээр санагдаад байгаа. Гэхдээ сормос наахад нөгөө нэг би юм цавуутайгаар сормосо нааж нахад жоохон их цаг ороод нөө сураг болохоор жоохон дийдэг байхгүй юу? Гэсэн чинь сүүлийн үед болохоор бүр их цавуутай гарч тийм гарсан байгаа мөлий. Сормосны будаг болохоор итүү тавсан энэ будаг байгаа. Энэ будаг надад бүр амар их таалагддаг. Энийг ч гэсэн ингээд будцсан байхад хүмүүс надаас сормосны будаг ямар сормосны будаг ирсэн гэж амар их асуудаг. Сормосны хийм хийж үздэг юм гэж бодож байгаа. Тэг ингээд будчих юм бол ингээ гоё дэрээ чинь ажид л сарах юм бэл юм. Гоё яагаад сормосны хийм хийж үзчихсэн бол сэтгэл үлдээгэж яг яад үгүй арчилгаа эднэр нь юу бол хийд юм бол бас амар их арчилгаа шаарддаг юм болов уу яд юм бол гэж бодоод байгаа. Тэгээ бас тэр чинь хийлгчээд хим хэр удаан барьд юм бол сар гар мөрд юм болов. Тэгчээ бас дахиж тавтан хийх ёстой гэдэг бах тий. Мэддэг хүмүүс байвал комент чигт надад үлдээгээж. За ингээд нөгөө талаа ч гэсэн бодсон. Ерөнхийдөө бол нүд бол ингээд дуусаа гэсэн үг. За тэнгуүтлээ одоо эндээсээ хэдүүлээ сүдрээ тавьж өгнө. Шанааны хэсэг тэгээд энэ ирүүний хэсэг бичлэгийг хийнэ гэж бодовол нь ойрхон ивэл амар гоё лээ. Надаа ингээд бичлэгийн санаа ерөөсөө орж ирэхгүй байгаа. Бичлэгийн санаа орж ирэхгүй байгаа болохоор та нар үзэх хүсэн бичлэг байх юм бол доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд би бас саяхан инстаграмаас асуусан байхгүй юу?
Тэгсэн чинь хүмүүс надаас яг мейкапны бичлэг, тэгээд өдөр тутмын влог, тэгээд бас нэг скин кеэр, урт байсан чамаагүй гэх бүр гоё урт тайлбарсан бичлэгийг өгч ирсэн байсан. Тэрийг би дараад гэж бичиж бодож байгаа. Тэгээд би бас өөрийнхөө сайн хэлсэн шүү дээ. Өөрийнхөө дуртай юм лошнуудыг ингээд танаас гоё харуулаад тайлбарлаа. Одоо баг хацар өнгөлөж баг амар их 10-аад гарсан байгаа хаа. Амар их байгаа. Тэгээд би нэг танаас тайлбарж өгч бодож байгаа. Тэгээд бас надад уруулын бодоо бас баг амар их байдаг байхгүй юу. Тэгээд уруулын бодоо тайлбарсан тийм гоо сайхныхаа юм ингэж танаас ревю хийсэн бичлэг хийд юм уу гэж бас төлөвлөж байгаа. Надад тийм таалагдж байгаа бол таалагдж байгаа гэдэг үлдээ ирээд ингээд та нараас үзэх үзгүй ингээд сайн мэдгүй байхгүй юу. Гэтэ үзэх биш үү тий. Үзэн үстэй. Тэгээд бас надаас нэрээ тий надаас бас юу гэсэн байсан. Тэнгисийн хэрэг дээрх 24/7 үзээ сэтгэлээ болсон бичлэг хийж гэдэг юмсан. Би гэтээ 20 өнийг хийхэд бол тэнгисийн хэрэг 24/7 нэгдүгээр дугаар ч гэсэн хоёрдугаар дугаарыг нэрөөсөө огт үзэж байгаагүй. Зүгээр нэг Facebook гитнес дээр хаяа орохоор нэг юм жижигэн бичлэгээр ингэж байдаг шүү дээ. Тиймэрхүү ингээд хаяа нэг хардаад тийм манай найз бас хөөхөн үзээд идэм шиг лээ. Би тийм ингээд найзаас ингээд энэ яг яасан ингээд надад бүр амар сайн тайлбарлаж өгөх байхгүй. Тэгээ би бас тэрний талаар бичлэг хийвэл хөвгөлтэй байх гэж бодсон. Гэхдээ бас тэр хүмүүсийн талаар хамаагүй ярих юм тийм болов уу гэж бодсоо гоё. Гэхдээ би зүгээр энэ талаар ингээд сэтгэлээ хуваалцсан танаас бичлэг хий гэж бодож байгаа гэхгүй. Ямар ч тач. Гэхдээ би нэг найзтайгаа хамт юмсэл найз асууж ижиг бол хүмүүсийн талаар хамаагүй ярьчихгүй шүү дээ. За ямар ч тач нэг иймэрхүү бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Та нар тийм надаа үзэх хүссэн бичлэгээ дооруулдаг юм бол нэр үнэхээр 감사합니다. Дараагийн хацар өнгөлөгч нь зарараа. Энэ эхлээд энэ дээдлийн хоёр жоохон бүдгэн хоёрыг гэх юм уу? Бүдгэн хоёрыг хойлж аваад саяны эхлээд ийм крем тавьчаа дараа нь хуурай тавих юм бол өнгө нь илүү тод гарч ирдэм билээ. Тэгээд энэ дээрээ зөөлхөн товшоод өгнө. Ингээд. За тэгээд би энэ бас хамраа ингэж үргэлжлүүлж одоо ингэж булааш тавьдаг байгаа. Тэгээд бас хамрныхаа үзүүрийг ингэж нөгөө нэг будах юм болвол энэ хэсэг нь ингэж нөгөө нэг жижигхэн болж харагдаад жоохон залуу болж харагддаг гэдгсэн. Ямар тач. Тэгвэл энэ жоохон тод харагдаж магадгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг саяны крем төрсөн энэ байгаа шүү дээ. Энэгээр дараад өчнө. Энийг болохоор гарандаа ингэж жоохон авч байгаа. Тэгээ хамарныхаа үзүүр тэнгүүдлээ яг хамарныхаа энэ хэсэг. Энэ бас харах юм бол ийм ягаан өнгийн сав одоо гэрэл байгаа. Багсан дээр ингэж авч гаад би ингэж тухайн өнгөлөх амар дуртай болсон байгаа. Тухаас ингэж жоохон гэрэлтүүл хөрх харагддаг юм санагдаад. За ингэчингүүтлээ дахиад бас нэг хайлайтаа байгаа. Энэ нь болохоор энэ агаа би хамгийн сүүлд авсан. Энэ Fi брендийн хайлайтаа. Энэ болохоор юм яв өнгийнхаагаад энийхээ тавьсан брошюр. Ангууд яг хацарны хаяг энэ хэсэгт нь тавьж өгсөн үү? Та нар ингэ харж байна уу? Энэ хэсэг. Энэ хэсэг ингэ инглер ингэ гэлж гарч байна. Бүр амьдаар ингэ харах юм бол амар гоё. За одоо хамгийн сүүлийнх уруула будаад энэ үед бол мейкап дуусгах гэж байна. За уруул нь болохоор би бас энэ хоёр будгаар будаж өгнө гэсэн үг. За эхнийх нь болохоор энэ Yves Saint Laurent брендийн будаг байгаа. Тэгээд энэ болохоор жоохон өнгө нь тод юм хэлээ. Тэгэхээр тааруулж төрөх хэрэгтэй. Би шууд ингэж төрөхгүй тэгэхээр бүр та нар хадаас амар тод ингэж төрөх юм бол бүр амар тод учраас ингэ жоохон товсон байдлаар гэх юм уу? Ингэж тараад өгөх юм бол ийм болцсон байгаа. Энэ бүр амар хөөрхөн байгаад тодлынхаа орол дээр жоохон тодлоход саяны энэ эсэ шүү дээ. Энэ бас Pri брендийн аахгүй юу? Тэгээ энэ болохоор жоохон lip gloss маягийн ийм. Тэгээ энэ дангаар нь төрсөн ч амар хөөрх юм билээ. Энэ бас дангаар нь төрсөн ч хөөрхөн байгаад. Гэтэ энэ хоёрыг илээд төрөх юм бол жоохон гялалцаж өгөөд хөөрхөн харагдан та нарт доотлынхаа ороолондоо би хардаа. Амар хөөрхөн байгаад. Oh my god. За ийм болчихно. Амар хөөрхөн байгаад энэ будаг. За тэг өнөөдрийн мейкап ингээд болчлоо. За үсэн янзлчаа төрөдөрлээ. Өнөөдөр үсээ жоохон ийм дэлгонтэй оруулсан байгаа. Тэгээ би бас сүүлийн үед энэ Tarba гэд брендийн өнүүрний мист гэдэг шүү дээ. Бас юм үсний мист гэдэг байхгүй юу? Энийг үснийхаа ингээд үзүүрс ингээд жоохон цацж өгч байгаа. Миний үс ингээд жоохон хуурай нэг юм гимтцэн болцсон байхгүй юу? Тэгээ энэ амар гоё юм билээ. Өнөр нь ч гэсэн амар гоё. Манай таньдаг ш надад бэлгэлсэн байхгүй юу?
бичлэгүүдийг энэ амар гоё юм билээ. Та нар сэглээд үзүүрэн гимтсэн байгаа хүмүүс байх юм бол тэгээд миний өнөөдрийн daily makeup бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол YouTube хуудсан дээр маань заавал like, subscribe хийж дэмжээрэй. Бас гоё комент хэсэгтүүлдээгээд миний саяны асуусан асуултууд нь хариулаад өгөөрэй. Instagram хуудсан маань дагаарэ. Instagram хуудсан дээрээ сүүлийн үед би хувцсны талаар ингээ ярьсан гоё reels бичлэгнүүд айгүйх оруулъя гэж бодож байгаа. Тэглээ дараагийн бичлэгээр уулзъя. Тэр болтол төр баяртай.